Тухтай байдал зугаад хоёр хөлөө салгаад, гараа салгаад, гараа гуйн дээрээ дээш нь харуулаад тавина уу. Нүдээ бүр дээш өргөөд зохины голоо харах гэж байгаа юм шиг нүдээ улам илүү дээш өргөөж дээшээ харна уу. Ийхүү дээшээ харах үед нүд чинь аниалдаж, зогч нь аниалдаж байгаа бол чи өөрийгөө гипнозд оруулах чадамжтай, тайвшруулах чадамжтай гэсэн үг. Дахин амсгал аваад гаргана уу. Амьсгал аваад аажмаар гаргаад нүдээ анивчсан чигээр зохио доош хаана уу. Ийхүү зохио доош буулгах үед чиний нүдний эргэн тойрны булчин гүн гүнзгий гайхалтайгаар амарсан байна. Ийхүү амарсан, тайвширсан учраас нүд чинь аниалтсан, цавуутсан юм шиг аниалтаж, улам илүү амарсан, нүд чинь нээгтгэргүйгээр амарсан, хүндэрсэн, цавуутсан юм шиг аниалтсан байна. Нүдээ нээгэж оролцсон ч нээгтгэхгүйгээр яг одоо маш сайн аниалсан байна. Энэ нь чи улам илүү өөрийгөө тайвшруулж амраасан, гайхалтай тэр амар амгалан байдалд очисон гэсэн үг. Тэгэхээр төр зүр одоо нүдээ мартаад өөрийн бие дээр мэдрэгдэж байгаа тэр амар амгалан тайвшрал замагдгүй бага зэргийн тэр хүндэрсэн хүнд мэдрэмжийг мэдрээд гүнзгий амьсгаа аваад гаргана уу. Эрүүгээ одоо бага зэрэг доош нь буулгаад балконоор доош харж байгаа юм шиг, шатаар доош харж байгаа юм шиг тэр мэдрэмжийг аваад зогсноо. Тэгэхээр 10 шатаар доош буухгаа та шатны дээр зогсож байна. Хамтдаа 10 шатаар доош бууя. 10 дахь шатн дээр ирэхэд чиний биеийн булчин хөлнөөс толгой хүртэлх булчин бүгд суларсан, амарсан, тайвширсан байна. 9 дахь шатнаар буулаа. Хөлийн улаан мэдрээд гүн гүнзгий улам гүн гүнзгий доош бууж байна. Энэ доош буунаа гэдэг бол чи өөрийн мэдлэгийн саналуу, далд ухамсарын саналуу, өөрийн тэр тухай мэдлэг рүү гүн гүнзгий доош живж гин гэсэн үг. 8 дахь шатн дээр ирлээ. Чи амар амгаланаар, тайвнаар улам илүү доош гүн гүнзгий живж гин. 7 дахь шатаар буулаа. Гүн гүнзгий доош буусаар хөлийн улаан мэдрээд гайхалтайгаар амар амгаланаар доош хөвж гин. Улам илүү доош хөвөн гүн гүнзгий доош живж гин. 6 дахь шатаар буулаа. Миний дуу хоолой, чиний эргэн тойрны дуу хоолой, эргэн тойрны дуу чимээ хөдөлгөөн бүр улам илүү чамайг доош гүн гүнзгий амар амгалан тайвшрал тэр гүн гүнзгий байдалд шилжүүлж байна. 5 дахь шатн дээр ирлээ. Шатны голд ирсэн учраас чи гүн гүнзгий аль хэдийн амарсан, тайвширсан байна. Гүн гүнзгий доош чив. 4 дахь шатн дээр ирлээ. Чиний бүх буян булчин, хөлийн улнаас эхлээ чиний нурууны булчин, түүнчлэн хүзүүний булчин, бүх булчин амар амгалан, тайвширсан, зөөлрсөн, гайхалтай тайвширсан байна. 3 дахь шатн дээр ирлээ. Чи өөрийн тухай мэдлэгийн саналуу гүн гүнзгий доош бууж гин. 2 дахь шатн дээр ирлээ. Гүн гүнзгий буушаар тэр гүн амар амгалан тайвширлыг мэдэрсэн байна. 1 дахь шатн дээр ирлээ. Унтнаа гэдэг бол чиний мэдрэлийн систем унтай байдалд орно гэсэн үг. Өөрийгөө олгон таньж мэднэ гэдэг бол хамгийн агуу мэдлэг. Тэр цамадалд ухамсараасаа хэрэгтэй мэдээллийг гаргаж ирнэ. Өөрийгөө олгоно гэдэг дээд мэдлэг. Энэ агуу мэдлэг танд ирсэн болохоор та аль хэдийн чөлөөлөгдсөн. Юу ч таныг зогсоож чадахгүйгээр та хайр татам гэдгээ мэддэг, өөртөө итгэлтэй, хайрыг харилцаанд байх хувьтай нэгэн гэдгээ мэддэг, эрх чөлөөтэй нэгэн болсон. Та угаас үнцэнтэй хайртай, хайр татам гэдгээ мэдэж мэндэлсэн шүү дээ. Үнэхээр таныг хоош татах, өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах хайрагт нь мохоогч, итгэл үнэмшил бодлыг өөрчлөх боломжтой гэдгийг та мэдлээ. Үнэхээр та итгэл үнэмшил бодлоо өөрчлөх бүрэн чадамжтай. Яг одоо хуучин итгэл үнэмшил, шинэ итгэл үнэмшлэр солигдсон, шинэ бодлоор таныг дэтгэх, сайн сайхан бодлоор солигдсон өөрчлөгдөж байна. Та бол хайрлагдам нэгэн, хайр татам эмэгтэй. Өөрийгөө хайрлагдах эрхгүй гэж боддог олон хүмүүстэй таарч байсан ч тэд бусдын хайрыг татаж сайхан хайртай очиж хайр дүүрэн гэр бүлийг бий болгохыг хүсдэгч
өөрийгөө хайрлагдах нэгэн биш, хайр татам нэгэн биш гэж итгэдэг учраас хайраас зогтдог, бусдын хайрыг нацаадаг. Магадгүй бусдаас хайр нэгдэг болсон байдаг. Гэхдээ туйлын үнэн бол тавгаас хайрлагдсан нэгэн хайр татам эмэгтэй. Та энэ ертөнцийн дээр мэдлэгтэй өөрийгөө хайр татам нэгэн гэдгээ мэддэг байсан. Хүн бүхэн хайрлагдах гэж төрдөг. Заримдаа эцэг эхчүүд хайрлаж тэжээхдээ дэмжиж тэтгэхдээ хойрог ханддагч үнэндээ хэний ч үр болж мэндэлсэн бай. Орчлон хорвоод та хүн болж тулсан нь хайрлагдахын тулд хайрыг түгээхийн тулд шүү дээ. Үнэхээр хорвоо ертөнц Бурхан таныг хайраар бүтээсэн. Таныг хайраар дэмжиж тэтгэдэг. Одоо ч дэмжин тэтгэж байна. Одоо би таныг хайр татам гэдгийг хүлээн зөвшөөр. Сайхан хайртай уулзрах хувьтай нэгэн гэдгийг хүлээн зөвшөөр. Зүр сэтгэлээ хайранд нээлттэй байлаа. Өөрийгөө бүрэн хайрлаж сур. Үнэхээр хорвоо ертөнц Бурхан таныг өөрийгөө бүрэн хайрлаж хүндэтгэн үн цэнтэй гэдгээ мэдээж хайр дүүрэн амьдрах хэмээн танаас хүсэж байна. Энэ бичлэгийг тоглоулах, сонсох бүр дахин сонсох сэтгэл төрөн хайр татам бас бүрэн дүүрэн хайрлагдсан нэгэн болохоо та өдрөөс өдөрт ухаарсаар байна. Өөрийгөө хайрлах нь бүх сайхан зүйлсийн ундраг. Ийм өглөөгөр сэрээд өөрийгөө хайраар тэврэн өөрийн эдэс бүхнээ дээдлэн хайрлаж өөртөө хамгийн сайхан үсийг та хэлдэг. Чи ухаалаг. Хайр татам нэгэн сайхан эмэгтэй, гоо үцэглэнтэй, ялдам инхрийн эмэгтэй. Өнгөрсөн болгон ч нууцлагдсан. Үнэндээ алдаа гэж байхгүй шүү дээ. Зөвхөн сургамжил гэж би. Ийм дуучлах зүйл бараг байхгүй. Гэхдээ би өнгөрснөөсөө бүх өөрийгөө чөлөөлсөн хэмээн. Өөртөө сайхан үсийг хэлээд эрхчлөө, сэтгэлийн эрхчлөөг өөртөө бүрэн дүүрэнэ. Өөртөө чи ухаалаг. Өөртөө итгэлтэй үн цэнтэй нэгэн хайрлагдах гэж, хайрыг түгээх гэж энэ дэлхийд мэндэлсэн хувьтай нэгэн гэж хэлээрэй. Ингэж хэлэх бүр та өчигдрийн биегээрээ бахархан өнөөдрийн биегээ хайрлан талархаж ирээдүйн биедээ улам бүр итгэлтэй, итгэл найдвартай болж байна. Та өөрийгөө аль хэдийн байгаагаар нь хүлээн зөвшөөрөн би үнэхээр хангалттай сайн нэгэн хэмээн аль хэдийн өөртөө нөхцөл байдалгүйгээр өөрийгөө хайрладаг болсон байна. Та өөрийгөө уучлсан, бүрэн дүүрэн нөхцөл байдалгүйгээр хайрладаг болсон. Үнэхээр өөрийгөө уучлан, хүндлэн хайрлна гэдэг бусдыг уучлж, хүндэлж хайрлахын эхлэл шүү дээ. Иймдээч таны хайрын харилцаа улам илүү төгөлдөршөн, аз жаргалаар бэлгамд үрж байна. Иймдээч та таныг бүрэн дүүрэн хайрлах, байгаагаарт нь хүлээн зөвшөөрөх, гайхалтай сайхан хүнийг та аль хэдийн өөртөө татсан байна. Өөрийгөө хайрлаж хүндэлдэг хүмүүст, өөрийгөө хайрлаж хүндэгддэг хүмүүс л татагддаг шүү дээ. Маш сайн байна. Та бол бусдаас амт тэмцэн хайр нэгэн уйлах бяцхан хөөхд биш. Та хайрыг сонгож, хайраар хүрээлэгдэж, бусдад хайр түгэж, хайрлуулах гэж төрсөн, насанд хүрсэн хүн. Та өөрийгөө хайрлаж, хайраар услах тусам хүмүүс танд соронзон мэт татагдаж байна. Хайр таныг тайран хүрээлж байна.
Сайхан хайртай очих ийм амархан шүү дээ. Зөвхөн өөрийгөө хайрлаж хүндэтгдэг. Тэгээ зүрх сэтгэлээ нээлттэй байлгахтал болно. Үнэхээр та дур булаам өнгө алгалсан дэлбэлж буй цэцэг. Цэцэг сайхан гэдгээ, хайр татам гэдгээ мэддэг учраас тэд эрхэмсэг, гоёмсог байдаг. Хүмүүс түүнийг тойрон хүрээлдэг. Цэцгээс улам бүр сайхан дэлбэлхийн тулд өдөр бүр услуулах хэрэгтэй байдаг шиг та улам сайхан дэлбэж цэцгэлхийн тулд хайраар өөрийгөө хамгийн түрүүнд туслаарай. Өөрийгөө хайраар туслана гэдг нь өөртөө хамгийн сайхан үгсийг хэлэн инхрээ зөөлөн хандаж бие сэтгэл, оюун санаа, сүнсний хэрэгцээгээс сонсож мэдрэн хэрэгцээгээ ханган өөртөө хамгийн түрүүнд өгнө. Өөртөө хүндэтгэлтэй өмнөж байна гэсэн үг шүү дээ. Өөртөө энэ хороогийн хамгийн сайхан үгсийг хэлэх тусам таны бие дээр үүнийг дахин өөрчлөлтүүд гарч ирэн та хэдийн таны бие сэтгэл, оюун санаа өөрчлөлтөнд шинжлэгдэж таны гадаад дөрвч улам эрхээ ялтам, зөөлөн болон хайр татам гэдгийг бага байдлаараа л та бусдад илэрхийлж байна. Та өөртөө дотроо би бол хайр татам, ухаалаг, гоо өсөглөндөө ялдам сайхан эмэгтэй. Би эрхэм үн цэнтэй нэгэн, элбэг хангалуун аз жаргалтай, хайр дүүрэн амьдрах хувтай нэгэн гэж өөртөө хоромбор сануулдаг. Энэ бүхэн бол өөрийгөө хайраар услах үйлдэл. Үүнийг дагаад энэ хорвоо ертөнцийн хамгийн сайхан болгон тань руу урсан чиглэж байна. Өөрийгөө хайрладаг хайраас бүх зөв, бүх сайхан зүйл ундардаг. Энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл таны амьдралаар бэлхамд өрч байна. Та элбэг хангалуун байна. Аз жаргал баяр хөөрөөр дүүрэн байна. Үнэхээр та азтай амьдарч байна. Хүй сайхан боломжууд таныг эргэн тойронд чинь хүрээлэн таныг хайрлаж, хүндэтгэн итгэх гайхалтай хүмүүс хүрээлэн аз жаргалтай бүрэн дүүрэн амьдарч байна. Үнэн дээр энэ бол таны байглаас заяагдсан эрх. ертөнц дэлхий бурхан таныг ингэж амьдрах хэмээн бүхнийг танд өгч байна. Та одоо зүрхээ нэгээд алгаад асаад энэ бүхнийг нээлттэй хүлээн ав. Та өөрийгөө хайр татам гэдгийг хүлээн зөвшөөрж, хайраа бүрэн дүүрэн илэрхийлж, итгэмжтэй хандах тусам таныг тойрон хүрээлэх тэр хайр инрэл тань руу урсан ирж байна. Та өөртөө би угаас хайраар тэтгэгдсэн, хайрлагдсан хангалттай сайн хайр татам эмэгтэй хэмээн хэлгээд хүмүүс түүнийг дагаад таныг хүндэтгэж хайрладаг аль хэдийн болсон байна. Та инхийг хайр татам болохоор бусдыг ч бас хайраар услаж, бусдаар хайрлуулахад нээлттэй болсон. Үнэхээр тань шиг нэгэн өнгөрсөнд ч одоод ч ирээдүйд ч байхгүй шүү дээ. Та бол цорын ганц дахин давтажгүй өөмөд сайхан эмэгтэй. Тань гайхалтай сайхан зан чанарууд, авьяас, өгдлүүд байдаг. Танд үнэхээр энэ ертөнц дээр өөрийн гэсэн орон зай байна. Энэ орон зайгаа аз жаргалтай хайр дүүрэн өнгөрүүлэхийн, амьдрахын тулд энэ дэлхийд та мэндэлсэн. Өөрийгөө та хэлийн хайрлаж хүндэтгдэг болсон учраас та хайр сэтгэлээ өөрийн болоод бусдын тухай таалагдж буй бүх сайхан зүйлсийг төвгүй илэрхийлдэг. Таны хүрээлж буй хүмүүс таны хайрыг мэдэрч танд буцаагаад хайрыг бас бэлгэлдэг.
Цаг үргэлж хайраар дэнтгэгдэн дэлбэлж, хайрын гэрлийг хаасаагүй түгээж та сайхан амьдарч байна. Үнэхээр төгс хайр, хариу нэхэлгүй хайр, өөрийгөө хайрлах хайраас л эхэлтэй шүү дээ. Чин хүн өөрт байхгүй зүйлээ бусдад өгч чаддаггүй. Иймд та аль хэдийн өөрийгөө хайраар харамгүйгээр хайрладаг болсон байна. Хамгийн гайхамшигтай харилцаа бол өөрөө өөртөөгөө бий болгосон хайрын харилцаа. Та өөрийн дотоод ертөнцөө өдөр бүр сонсож, чин сэтгэлээсээ холбогддог. Өөрийн хэрэгцээ, сэтгэл хөдлөл, мэдрэмжийг сонсон, хэрэгтэй бүх мэдээллийг нь аваад, хэрэгтэй зүйлсийг өөртөө хамгийн түрүүнд өгдөг. Өөртөө дахин дурал, өөрийн сайн сайхан бүхнийг олжохоор таны хайрын мэлний улам бүр нэгдэж байна. Та бусдын сайн сайхныг олон харж байна. Тэднийг саасааж магтан, хариу нэхэлгүйгээр та хайрлаж байна. Үнэхээр өөрийгөө хүндэж хайрладаг хүмүүс соронзон мэт татагддаг. Хорвоо ертөнц бол таны дотоод ертөнцийн тусгаал. Таны дотор хайр дүүрэн байгаа учраас таны гадаад ертөнцид шалгаагүй хайраар бэлхам дүүрч байна. Та бол чухал нэгэн. Энэ хорвоод мэндэлсэн тань учиртай. Та бол чухал нэгэн. Энэ амьдралд энэ хорвоо ертөнцид та хэрэгтэй учраас л энэ дэлхийд мэндэлсэн шүү дээ. Та онцгой нэгэн, үүндээ бүрэн итгэлтэй байж болно. Та улам илүү таавшрлыг олон зүрх сэтгэлдээ хайрыг нээлттэй хүлээн аваарай. Та бол хайр булаам эмэгтэй. Өнгөрсөнтөө таныг тодорхойлохгүй. Хүүхэд нас чинь таныг тодорхойлохгүй. Банкнд дансандаа хэдэн төгрөгтэй байх уу? Хэдэн килограмм жинтэй байх уу? Сайхан харагдах уу? Муухай харагдах уу? Галбиртай байх уу? Үгүй юу? Аль нь ч таныг тодорхойлохгүй шүү дээ. Энэ бол зүгээр л гадна талын бүрхүүл. Та дотроо зүрх сэтгэлдээ хайрыг нээлттэй хүлээж авахтал хангалттай. Үүнийг дагаад таны хайрын харилцаа улам илүү төгөлдршиж байна. Та өөрийгөө хайрлаж сурсан учраас хосгүй нэгнээр та хайрлуулж байна. Үнэхээр ийм гайхамшигтай хайрыг мэдрэх гэж, хайрын бүтэн харилцаанд байх гэж та энэ дэлхийд мэндэлсэн шүү дээ. Энэ бичлэгийг сонсох тусам таны өөрийгөө хайрлах, хайр татам гэдгийг мэдрэх мэдрэмж улам илүү дээшлэн үн цэнэ мэдэрдэг хайр татам эмэгтэй болсон байна. Хайр танаас гэрэл мэд цацарч байна. Та юу ч хийх хэрэггүй. Өөртөө хайрыг өгч харалдам гэдгээ мэддэг. Та гайхалтай эрх чөлөөтэй аз жаргалтай эмэгтэй шүү дээ. Та хинээс ч хайр хүлээх хэрэггүй. Учир нь та байгаагаараа л өөрөө л хайр. Хайр булаам гэдгээ ухаарч өөрийгөө өдөр бүр хайраар услан, оюун бодол бие махбод зүрх сэтгэлдээ хайрыг нээлттэй хүлээн аван мэдэрч, өөрийгөө байгаар нь хүлээн зөвшөөрөн хайрлаж хүндэтгэн аз жаргалтайгаар хорон бүрийг өнгөрөөл. Үүнийг дагаад хүчин чармаалд гарахгүй эргэн тойрны чинь бүхий л зүйл дэлбэлэн цэцэглэж сайн сайхан бүхэн тань руу урсаж байна. Та албаг хангалуун аз жаргалтай хайр бэлхэм дүүрэн амьдарч байна. Хайр татам гэдгээ хүлээн зөвшөөрөн хайрыг зүрх сэтгэлдээ бүрэн дүүрэн мэдрээд та аажмаар нүдэ нэгээрэй. Хэрвээ энэ бичлэгийг та сонсож байгаа бол сэтгэлийг ангаах сайхан зүүзүүдлээ тавтаа сайхан орсоорой. Тэгээ сэрэг цагтаа сэрүүлэггүй сэрээрэй.